За танхимын хуулийг нэгэнтээ шинжилсэн найруулга хийж байгаа учраас дахиад би хэлэхэд бол танхим ер нь ямар байх ёстой юм бэ? Яг бизнесүүдэд яг ямар ач холбогдолтой юм бэ гэдэг асуултанд өөрөө хариулагддаг байх ёстой болоо. За мэдээж энэ өөрөө ингээд нэг гишүүнчлийн хураамж өгөөд тэгээд зардал биш өөрөө энэ давуу тал нь яг юу юм? Төрд яг бодтой одоо нөлөөлөх одоо чадамж нь юу юм? Жишээлбэл одоо татвар хөнгөлтийн асуудал дээр яаж нөлөөлөх юм? Лиценз, экспортод одоо яг давуу байдал яаж үүсэх юм? Хөдөлмөрийн одоо энэ тухайн хуулиуд дээр жишээлбэл энэ танхим яаж ажиллах юм? За зах зээлийн одоо бас энэ зах зээлийг нээж өгөх дээр за тэгэл гадаадын зах зээл нийлүүлэлтийн сүлжээг яаж тэлж өгөх юм? За B2B бизнесүүдийг яаж нэмэгдүүлэх юм? Энэ өөрөө эрсдлээс яг хамгаалж чадах юм уу бизнесүүдийн? За тэгэл дата мэдээлэл дээр ямар давуу байдал үүсэх юм? Чадахжуулах одоо тэр талент одоо нэтворкуудыг яаж одоо тэр хийх юм бэ? Жижиг бизнесүүдийг энэ хамгаалж өгч чадах юм уу? Ялангуяа энэ орон нутагт байгаа жижиг бизнесүүдийг яаж энэ дээр ингэ төвлөрүүлж хамгаалах юм? Эсвэл энэ том бизнесүүдийн төвлөрсөн юм клуб маягийн юм болох гээд байгаа юм уу? Дахиад хэлсэн түрүүний топ 100 аж ахуй нэгжүүдийг харах юм бол яг л төвлөрсөн хэдхэн компани групп компаниудын нөлөөлөл байна. Тэгээ энэ нөлөөллийг яаж хязгаарлах юм? Танхимын шийдвэр гаргалт өөрөө бизнесүүдэд ямар өгөөж авчрах юм бэ гэдэг ийм чухал суур асуултууд өөрөө энэ хууль хариулагдах ёстой баха. Тэгжээж энэ хууль эрх зүйн орчин тодорхой болж иж энд одоо энэ танхимд нэгдэх сонирхолтой холбоодууд нь ч бий болно, гишүүнчлүүд ч гэсэн нэмэгдэх болов гэж харж байгаа учраас энэ хуулийг өшөө сайн одоо амин сүнснээр нь өшөө суух хэрэгтэй юм байна гэдэг байр суурьтай байна.